Сайн байцгаана үзэгчдээ. Үндэсний баялаг бол гэр бүл, гэр бүлийн баялаг бол хүүхэд төслийн хүрээнд монголчууд архинаас татгалзаж байна. Архийг тойрсон асуудлаар гэдэг цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Тэгэхээр энэ удаагийн нэвтрүүлэгт бид өрх гэрийн ахуй амьдралд, хүний аз жаргалын асуудалд, арх, эдийн засгийн ямар хохирол учруулж байгаа талаар, тийм ээ? Өрхийн төсвийн талаар хэн барих ёстой? Өрхийн төсөв гэж юу юм? Тийм ээ, гэр бүл амьдрахын тулд юун дээр одоо оршин тогтнох ёстой вэ гэдэг тал дээр жаахан ч гэсэн мэдээлэл хүргэхийг зорилоо. За тэгэхээр мэдээж хэрэг төсөв гэж ярихын тулд мэдээж хайрын дурлалын харилцаа үүсгэсэн эхнэр нөхөр хоёр, мэдээж түүнээс төрсэн үр хүүхдүүд өөрийн гэсэн орон гэртээ байхыг хүсэж байгаа. Гэртээ байдаг хүн байшинд орох юмсан, байшинд байдаг нь орон сууцнд орох юмсан, орон сууцнд байдаг нь өөрийн гэсэн хаустай болох юмсан гэж бодож байгаа. Үнэн биз? Тий. Тэгэхээр хүн бас өөрийн гэсэн одоо юу таарлцнаа комиссийн хувц хүмсдэг байсан бол тийм ээ. Өөрийн одоо бие эрүүл мэндэд таарах, улиралдаа таарч нийцсэн, их сайхан эрүүл мэндэд таарсан, улирлын гоё өнгө зүстэй хувц хүмсэх юмсан гэж бас хүсэх ёстой. Энэ одоо хувц хүмсхийн тулд төсөв зайлшгүй мэдэх хэрэгтэй. Дараагийн нэг асуудал болохоор өдөр тутам хүн өсөж өгөхгүй тулд тийм биз? Өглөө өдөр оройн хоолыг үнэхээр эрүүл ахуйд нийцсэн сайхан хоол хүнсээр өөрийгөө тижээж, битмэнжүүлж, тэтгэхийн тулд, их урдудаа наслуулахын тулд хоол хүнсний асуудал ирэгдэнэ. Тэгэхээр энэ гол 3 асуудлын төлөөнөө хүн энэ хорвоо ертөнцид төгсдөг сургуулийг төгсдгөө. Тэгээ бид бол ясал цэцэрлэг сургуульд энэ бүх эдийн засгийн боловсруулалтыг сонсч ийсэн анх шатнаас нь. Бид цаашдаа одоо яаж амьдрах ёстой юм бэ гэдэг тал дээр ихтэй сургуулиудад магадгүй амьдралд гарсны дараа эцэг эхчүүдээсээ хичээл гэж хэлэхгүй ч гэлээ гэсэн бидэнд төсөв ярьдаг. Эдийн засгийн асуудал ярьдаг. Тэ сан хөмрөг гэрт орж ирж байна. Хоёр талаас зэрэг орж ирэх хэвээр. Зөвхөн нэг нь одоо сан бүрдүүлээд нэгэн хэсэг хүмүүс нь бүгдийн түүний нийтэд байж ах ямар хоровшигтай вэ гэдгийг манай үзэгчд бас мэдж байгаа. Өнөөдөр 80 гарсан тэтгэврийн ээжийнхаа цалингаар арх угаас сууж яадаг 40 50 гарсан хүмүүс байж идэг шүү дээ. Энэ бол эдийн засгийн төсвийн бодлого байхгүйг харгаагаас өнөөдөр аав ээжийнхаа тэтгэврийн мөнгөөр одоо өдөр арга цаасан арх тамхины мөнгөө залгуулсан юм байдлаар хорвоог явж байгаа ийм хүмүүс. Тэгээ энэ хүмүүсийг болохоор гүн ухаантнууд юу гэж ярьдаг вэ гэхээр бас хэлий. Тэгээ энэ бол хүн биш, энэ бол амьд биш, энэ бол үхсэн, энэ бол явдаг үхтэл гэж ингэж үздэг юм. Тийм байж. Тэгэхээр бид явдаг үхтэл байхгүй юмсан. Өнөөдөр бид нэгэнд амьсгал авч байгаа, нэгэнд бид хоол идэж байгаа, нэгэнд бид хувц өмсөж байгаа, нэгэнд бид одоо тийм ээ амьдрах юм эрчим хүчдур сонирхолтой байгаагийн хувьд энэ төсвийн асуудлыг бид нар өөрсдөө мэддэг байх хэрэгтэй. За тэгэхээр мөнгө гэдэг чинь одоо гайхалтай тийм хүнээс дээшээ гарах асуудал уу гэхээр бас биш ээ. Биш. Хүн мөнгийг бүтээсэн. Мөнгө хүнийг хийсэн юм уу? Хүн мөнгийг хийсэн юм уу гэд ингээд асуудгийн хүүхдүүдээс. Хүүхдүүд яг үннээр нь хэлдэг юм. Багшаа хүн мөнгийг хийсэн штэ гэж ингэж ярьдаг байхгүй юу? Тэгэхээр одоо энэ цаг үед болохоор мөнгө хүнийг хийчихэд байгаа. Магадгүй тийм ээ? Мөнгө их бүгдийг шийдэгч болчиход байгаа. Магадгүй тийм ээ? Тэгэхээр бид өөрсдөө амьд эд эрхтэн хорвоо ертөнц гэж үздгийн хувьд тийм ээ? За энэ хорвоо ертөнц гэдгийн хувьд бас энэ төсвийг ярихын өмнө хүмүүс бас ойлголт төрүүлж өөрсдийн одоо их сайхан гэрэл гэгээтэй амьдрах эрчим хүч өгөхийн тулд сансар хорвоо гэж байдаг юм аа. Одоо их нар сарыг бид мэднэ. Дэлхийн хорвоо гэж байдаг юм аа. Биднийг тэжээж тэтгэж байгаа энэ бидний амьдарч байгаа энэ бөмбөлөг дэлхийг бид хорвоо ертөнц гэж зөөрлөдөг тийм ээ? Хүн хорвоо гэж байдаг юм аа. Энэ Монголд одоо 2 сая 800 мянган хүн хорвоо ертөнц амьдарч байна. Бүгд өөрийн гэсэн зан заншилтай, соёл иргэншилтэй. Гэвч бүгд нийлж бие биенийхээ хайрын төлөө, бие биендээ зориулахын төлөө, бие биенээ баясгахын төлөө, бие биендээ тусалж дэмжихийн төлөөнөө бид шинэ амьдралыг үүсгэдэг. Үүсгэсэн амьдралын олж ирж байгаа төсөв мөнгө нь юунд зориулагдж гэнэ үү? Тийм ээ? 10-аас 40% нь архинд зориулагдж байгаа. Ийм тооцоо судалгаа бид хийсэн байгаа. Тэ энэ одоо хэрэг заяа бид ирээдүүлгэн бидний хүүхэд биднээс илүү сайхан амьдралтай байгаасаа л гэнэ. Бидний хүүхэд хэрэг бид арх хэрэглээд авах юм бол биднээс илүү амьдралыг бидэнд үзүүлэх үү? Бидэнд үзүүлэхгүй ээ. Биднээс муу амьдралыг бидэнд үзүүлнэ. Магадгүй гэр бүлтэй болж чадахгүй. Магадгүй тариншаанд байдаг. Магадгүй хогийн цэг дээр нэг овоохоо шаваалгаад хүний хайсан хогн дотор амьдардаг. Ийм амьдралыг бидэнд үзүүлнэ. Бид өөрсдийнхөө хүүхдийг их сайхан ариун нандин байдлаар хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Эхийн хөвлөд байхаас нь эрүүл сар бол хоол хүнсийг идэж арх тамхиг огт хэрэглэхгүй. Эрүүл сар бол уураг тархийн эхийн хөвлөд 9 сар хөгжихт нь урагшаага хойшоогоо тийм ээ хүний тархийн хөгжлийн тэр яг гол үе шатн дээр нь хөгжүүлэхгүй бид бүхийг эхийн хөвлөгөөс гаргахад нь одоо уураг тархиных нь 80-90% өхүүлсэн байдаг. Ийм жишээ байгаа.
Тэгэхээр энэ айл гэрийн төсөв мөнгийг бүрдүүлэхэд, зарцуулахад юун дээр хянах хэрэгтэй вэ гэдэг. Тийм ээ. Тухайн гэр бүлд амьдарч байгаа 5 хүн байна уу, 3 хүн байна уу. Эхлээд энэ гэрт хэдэн хүн амьдарч байна вэ гэдгээ бод. Магадгүй хатан аав ээж нь тижээлэгдэг байж магадгүй хөдөлмөрийн чадваргүй болсон бол Монгол улсын гэр бүлийн хуулийн дээр заасан баа шүү. Хөдөлмөрийн чадвар байхгүй асаргаа шаардлагатай хань ижлээ хүн хөтлөн тижээж тэтгэх ёстой гэд. Хэдэн хүн энэ төсвөөс чинь идэх юм бэ гэдгийг бодно. Тэгээ мах, гурил, зайшгүй хүний өдөр тутмын хэрэгцээтэй өдөр тутам авдаг өндөг тийм ээ өдөр тутмын сүү гэдэг юм уу, тараг байдаг юм уу тийм ээ. Байнгын хүний одоо биед шаардлагатай ийм бүтээгдэхүүн хэдэн төгрөг, хэдэн одоо санхүүгийн хэдэн хувь нь явахаар байна вэ гэдгийг байгаа мөнгөн дээр. Тэр Монгод 200 мянган төгрөг олдог байж магадгүй шүү дээ. 2 сая төгрөг олдог байж магадгүй шүү дээ. Тийм ээ. Тэр өөрийнхөө байгаа олж байгаа мөнгөний одоо хэд хэдэн хувь нь бүрэн дүүрэн одоо хоол хүнстэй ариун цэврийн хэрэгцлэл бүх зүйлийг хүүхдийн хичээлийн одоо сургуультаас нэгсэн шаардсан мөнгө тийм ээ хуримтлал бүх зүйлүүдэд ингээд тараахад хэдэн төгрөг цаана нь үлдэж гэнэ вэ гэдгийг тооцоолж сурах хэрэгтэй. Тэгэхийн тулд хосууд ялангуяа эмэгтэй хүн энийг хийвэл их зүгээрээ гэж бид зөвлөдөг. Эмэгтэй хүмүүс нэг сар нөхрийнхөө олж ирсэн гэртээ орж ирж байгаа бүх мөнгийг юунд зарцуулав гэдгээ нэг игнэнд нь бичээч. Тийм ээ. Зайшгүй шаардлагатай манай гэрт авах хэрэгцээтэй том эд хогшил одоо хөрөнгө оруулалтын ямар асуудлууд байна. Тийм ээ. Өвлийн гутал ихнэр авах шаардлагатай байна. Хүүхэд одоо шинэ цүнх авах хэрэгтэй байна. Тийм ээ. Зайшгүй бүр 2 дахь 3 дахь биш зайшгүй байхгүй зүйлийг бүрдүүлэх төсвөө нэг талд нь жагсааж бичээд одоо өдөр тутам гарч байгаа төсвөө нэг талд нь бичээд ихнэр хүн 1 сарыг дуусгах хэрэгтэй. Чадвал 2-3 сарыг дуусгах хэрэгтэй. Яг ингээд гараад ирэхээр ерөнхий зураг гараад байдаг. Нэх их юм хүн хэрэгэлдэггүй. Яг үүндээ бол нэг их мөнгө хэрэгэлдэггүй. Та ганцхан хуримтлал яаж хийж чадж гин гэдэгт таны төсөв яригддгийг. Та тэр олж ирж байгаа мөнгнөөсөө хэдэн төгрөгийг цааш нь хуримтлуулж чадж гин, хэдэн төгрөгийг зайшгүй шаардлагатай зүйлдээ зарцуулж чадж гин вэ гэдэг дээр төсөв яригддгийг. Бид бол замбраагүй хэрэглээ те замбраагүй тийм зарцуулалттай ийм гэр бүлийн төсвийн ийм хүрээнд өнөөдөр энэ боловсролыг өгөх гэж ядж байгаа. За тэгэхээр ажилласаа тараад хазаалт хийж байгаа хүнийг бол аз жаргалгүй хүн гэж тооцдгийг шүү. Ажилласаа тараад өтөр түргэн хазаалт байхгүй гэрлүүгээ харавсан сум шиг орж ирж байгаа хүнийг аз жаргалтай эр хүн гэж нэрлэдэг. Тийм биз? Тэгээ магадгүй одоо манад нийгэмдэр буруу тийм суртал нэвтрүүлэг явж байгаа л да. Ажлаа тараа заавал хазаах хэвээр жоохон бэлар цохоо, жоохон тоглоо, жоохон ганц хоёр шил пив уугаа, жоохон ярилцаад ингээ жоохон айлын эхнэрийн бүхс эргүүл жоохон явж байгаад ингээ гэрлүүгээ орохыг бол одоо их аз жаргалтай жижиг эр хүн байна гэж ингэж үзээд байгаа. Энэ бол туйлын буруу. Энэ шиг худлаа, энэ шиг хүнийг одоо их хэцүү байдалд аваачдаг, гэр бүлийг булшилдаг ийм харилцаа бол байхгүй. Энэ чинь олон зуун сая жил тогтчихсон ийм харилцаа байгаа. Тийм биз? Тэгэхээр ажлаас тараад хүн одоо арх уудаг хүнийг 20 жил 30 жилээр судалсан байдаг л да. Энэ судлаач хүмүүс чинь тэгэхээр өдөр болгон архинд пивэнд зориулж байгаа мөнгийг 20 жилээр үржүүлэх юм бол тийм ээ. Маш сайн өндөр чанарын одоо Lexus 475 далч байдаг юм. Ийм сайхан автомашин авах мөнгийг бид уугаад дуусгацсан байдаг. Тэгээ өнөөдөр явж байгаа. Муусаа юмнууд гэх тийм ээ. Хүмүүсийг одоо их сайхан ажил хөдөлмөр хийгээд, хуримтлал хийгээд, өөрөөсөө харамлаад арх уухгүй байжгаад машин тэрэг аваад амьдралаа өөдөн татсан хүмүүсийг бид нар муулж ярьдаг шүү дээ монголчууд. Их хүний муу дуртай тийм ээ. Тамийн тогооны үлгэрч гэж яддаг. Жохон нэгэн дээшээ гарах гэхээр татаад тогоон дотор шатаагаад алчдаг гэдэг ч юм уу тийм ээ. Тэгэхээр тэгж битгий яриа. Нийлүүлж ягаад одоо нэг одоо ахын дүүс 5 ахын дүүс байлаа гэхэд нийлүүлж ягаад эхний одоо жил чамааг машинтай болгож. Дараагийн жил чамааг машинтай болгож. Тэгээ бүгдээрээ хуримтлал хийгээд сар болгон 300 мянган төгрөг ингээд нэг дороо цуглуулъя. Тэгээ магадгүй энэ их богинохон их мөнгө цуглуулвал богинохон хугацаанд бага мөнгө цуглуулвал 1-2 жилийн дараа машинтай болох асуудал ярина. Ийм одоо хөрших холбоо энэ хамтрах гэдэг ийм эвсэх найртай ингэж нийлэх биеийнхаа сайн зүйлүүдийг үлгэрлэн дуурайх, муу зүйлүүдийг жигших гэдэг ийм ойлголт бол Монгол оронд бас байхгүй байгаа. Энэ одоо шин гэж яриад байгаа боловч хэвшүүлж сураагүй энэ зарчмыг хэрэгжүүлэх юм бол бид үнэхэрийн төсөв мөнгө ажлаас тарсан шууд гэрлүүгээ хазаалт байхгүй ирэхэд мөнгөө өргөдөхгүй дээрээс нь нөгөө зээлийн хүү төлөх хэрэгтэй байсан мөнгөө халуураад уусан хүн чинь амтэн шүү дээ хүн биш учраас эрүүл сэтгэхгүй учраас нөгөө 50000 гаруй үнэ гэжсэн хүн чинь 50000 болоод 500,000 болоод ингээд бүх хүмүүсийг бааранд суужсэн бүх хүмүүсийг дайлчаад сүйд нь гэртээ харсан чинь нөгөө зээлийн хүү төлөх мөнгөө үрээд дуусчихсан. Хийг хахирах уу? Тэр самуурсан хүн хахирна. Тэм учраас ажиллаа хийгээсээ ажлаа тараад гэрлүүгээ яраасаа гэртээ ирэхэд нь бүсгүй нь маш гоёмсог байж агсан. Инээсэн, хөөрсөн, өрн залсан, тэр залууд зориулж дуусан гэж би ингэж яддаг байхгүй. Нөхөр нь ороод ирэхэд босооч гэдэг, үүрэж очооч, тэрч аваач, тэгж угтчихэ гэж би бүсгүүчүүдийг хэлэхээр яг ийм болцсон баха гэж ингэж хэлнэ гэдэг байгаа байхгүй. Үгүй, тийм болоогүй байхгүй юу. Нөхөр нь орж ирж байна. Гэрийн ноён нуруу бурхан орж ирж байна. Угтаж босож авах хэрэгтэй.
нохоо орж ирэх юм бол гөөлөг гэд ингээд гүйж чичиж магадгүй тийм ээ. Нөхрөө нохооноос дор үзэж гин гэж ингэж би үздэг байхгүй. Тийм учраас эр хүний гэрт нь орж ирэх юм их хүсэл тэмүүллийн төрүүлээд бүсгүй хүн орж ирэх болгонд нэг шинэ хувцас өмсөд ч юм уу их гоё цэвэрхэн хувцас өмсөд янз янзын одоо өөртөө зориулсан дуулаад шүлэг уншаа зогсож ивэл нөхөр хазаалт хийж бааранд очиж тэр муха утаан дотор тэр муха бохир заван энерги дотор өөрийгөө хордуулж мөнгөө дуусгая гэж бодохгүй. Эрэгтэй хүмүүс чинь нэлээд харамч хүмүүс байдгийн шүү дээ. Эрэгтэй хүмүүс чинь нэлээд хахир харамч тэ мэдрэлийн алтахаараа бүх мөнгөө зарчаа сүлдэн толгоогоо цохиод ингээд зургт үзээс эвтэж гэнэ гэж бодож байна. Зургт үзээгүй. Тэр яаж дэмий мөнгөө үржтэй ахиж ингэж мөнгөө өрөхгүй яаж баяда яаж өөрийгөө удирдах залд сурыг да энэ мөн хүүхэн орж ирэхэд хэрүүл хийдэг байсан бол би мөнгөө өрөхгүй байх байсан байхгүй гэд ингээд эхнэрээ буруутгаас сууж идэг. Мэдээж хэрэг тийм ээ. Нэгэнт одоо мэдсэрэж гим буруу хийгээд бүх мөнгөө үрж зараад тийм ээ. Буруу зүйл гэдэг чинь архинд, тамхинд, хүүхэнд ингээд буруу зүйлд нууцаар зориулсан бүх үйлдэл эзний хорлдог. Эзнээ өөрийг хорлдог. Магадгүй тэр өөрөө хорлогдож байгаа юм шиг харагдчихсэн боловч цаана эхнэр нь, хүүхдүүд нь, аав ээж нь, ахын дүүс нь хоёр талын худуургууд бүгд хохирч таардаг байхгүй. Гэр бүлийн асуудал гэдэг чинь нэг хүний асуудал биш байдаг. Нэг хүнтэй холбоотой ахын дүүсийн бүр энэ бүлэглэлийн удам угсааны зовлон болж хоёрдог. Тэгэхээр удам угсаага зовлонд унгах ямар хэрэг шаардлага байна, тийм ээ. Тийм учраас манай эрчүүд ялангуяа ажлаа тараад хүнд ажил хийж байгаа юм чинь өөрийгөө тайвшруулж байна. Хүнд ажил хийж байгаа юм чинь яадгийн ганц болгож чадчих. Хүнд ажил хийж байгаа юм чинь яадгийн хийдүүлээ жоохон тоглоё. Мөрөтэй тоглоё. Мөнгө очиж магадгүй. Гэв гинтгийн их мөнгө олно. Гэв гинтхэн амьдрал нь алдагдана гэсэн үг. Тэгмж аажмаар нэг гэсэн ийм зарчмаар яваасаа ганцхан тусал гадаад их далаа нэг гин ширхэг нэлэнхүү их говийг гэж нэг төгрөг гэж ингэж хоримтлуулаасаа. Тэгээ энийг төгрөгийн ид шидийг их манай залуучууд ойлгож мэдрээс өнөөдөр нэг байсан маргааш 100 болно нөгөөдөр тийм ээ сая болно тий хэрв чи цуглуулж чадах юм бол өөрөөсөө харамлж чадах юм бол чи тамхи болох юм бол чи архиа болох юм бол гэсэн ийм зарчмаар ер нь эрүүл сэтгхүүтэй эрүүл ухаантай хүмүүс бодоод эхэлсэн байгаа. Их олон залуучууд манайхаас энэ талын сургалтыг авдаг. Төгс ялгуун харилцаа гэдэг ийм сургалт авдаг. Тэгэхээр энэ сургалтын дээр яг тэр арх ямар хортой, ямар ийм эдийн засгийн хүндрэлд айл гэрийг учруулж яана вэ гэдгийг тэнд бүр судалгаагаар статистик тоо мэдээгээр тавьсан байна. За тэгэхээр мэдээж хэрэг арх хүний цаг хугацааг яаж хумсалдаг вэ? Тийм ээ, арх хүний амьдралын одоо чамд хөгшин нас байна шүү гэдэгт залуу нас байдаг гэж ингэж зөөрүүлж хэлэх гэжсэн л да. Тэгэхээр чи хөгшин шүү гэдэгт залуу нас байгаа учраас энэ залуу энэ үзэгдээд өнгөрдөг энэ цөөхөн 30 40 жилийн залуу насыг тийм ээ 20-50 хүртэл 20-60 хүртэл энэ насчин л зөвхөн залуу наст орно шүү дээ. Тэгээ энэ цаг үед бид эхийг бүтээж үргэлж хоолтой, байртай, хувцастай, эргэн тойрон олон хүүхдүүд нь хөгжилдөөд эмээ өвөө гэд ач зээнараараа хүрээлгээд өтөл насандаа чадлагүй болсон үед их аз жаргалтай амьдрахын тулд хүн цаг хугацаатай уралдаж явах хэрэгтэй. Энэ хайрын одоо өтөл насанд зориулагдах хэвээр хуримтлал баялагийг бүтээх хэвээр энэ цаг хугацааг архинд зориулаад, худлаа ярихад зориулаад, хулгай хийхэд зориулаад тийм ээ ямар нэгэн буруу зүрх үйлдэл хийхэд зориулаад энэ гэр орноо засаж залруулах ажлаа хийхгүй, үр хүүхдээ өөрөөсөө илүү амьдралд хүргэх ажлаа хийхгүй яваа гэр бүлүүд эцсүүлд нь 60 хүрээд их ганцаардлын байдалтай их ганцаардсан одоо эргэн тойрон үр хүүхэд ач зээнд байхгүй ийм орчин нөхцөлд их хэцүү байдлаар ганцаардлын байдлаар надад талхын минь авчирсан хүнд энэ одоо шүүгээгээ өгчмөөрэй. Надад өдөр болгон сүүгийн минь дөхүүлж ирсэн хүнд энэ телевизорыг авч өгчмөр байна. Энэ намайг өгсөн гэдгийг мэдээд оршуулж өгсөн хүн байх юм бол би энэ байр байшинг ойр дэрийн одоо бичээд өгчмөр байна гэсэн хүний мөрөөс болоод хүн хайсан ийм байдлаар өтөл насыг үддэг. Нохоон өхлөөр өхнө гэж ярьдаг ийм одоо маш олон зүүн одоо эрчүүд ялангуяа эмэгтэйчүүд яг хүүхд төрүүлчихсэн хэрэлдэж хилцээд нөгөө хүүхдээ өсгцэн учраас ганцаард нь хог дээр хаягдана гэдэг ойлголт байхгүй. Хүн эрдэн шиг өөрийгөө авч явж ий цаг хугацааны одоо туршид одоо дор хаяж 40 жилээр эрдэн шиг авч явж ий хүн эрдэн шиг хааны байр суурин дээр 60 70 80 90 нас хүрсэн үедээ зоогддог очдог тийм ээ тэр сайхан аз жаргалыг амсаж мэдэрдэг гэж ингэж үздэг л дээ. Монгол орон даяар хүслэнд нөхрийг, хүслэнд эхнэрийг, хүслэнд хүүхдийг, хүслэнд гэр бүлийг төгс төгөлдржүүлэхийн төлөөнөө ажиллаж байна.
За тэгэхээр архины үн нэмэгдлээ гэж нэг талаас харахад бол архины үйлдвэрүүд маш их баярлж байгаа бах тийм ээ. Нөгөө талаас архины үн нэмсэн болохоор хэрэглэгчд их багасж байгаа бах гэж ингэж бодож байгаа. Төсөөлж ингэж хийсэн байх л та. Тэгэхээр энэ бол цаг хугацааны явцад энэ зөв байна уу, буруу байна уу гэдгийг энэ цаг хугацааны явцад цаг хугацаа гэдэг алтан хэмжүүр байдаг. Энэ хэмжүүрийн дараа магадгүй 1 жилийн дараа 4 жилийн дараа одоо архинаас үүдсэн гэнт хэрэггүй цөөрч гин үү, архи уусан салсан гэр бүлүүд цөөрч гин үү, хүүхдүүд их сайхан баяр баясгалантай болж цаг золбоотой болж ирж гин үү, эсвэл гунж гутраад архи үнд орчлоо, архи авч чадсангүй одоо яандаа гэд ингээд ийм бодлогоширсан шогширсан хүмүүс их болчиход байна уу, баяр ёслууд хомигдож байна уу, баяр ёслууд илүү их дэлгэрээд байна уу гэдэг энэ асуудлууд цаг хугацааны явцад чиглэлээр өөр өөрийнхээ харилцаагаар мэдрэгддэг. Тийм учраас энийг сайн болж юм уу болж юу гэдгийг бол гэр бүл судлаач хүмүүс яг нэг талаар үнд орсон учраас ядарсан буурай хүмүүс дээдсүүдийн одоо явдлыг гүйцэхгүй архи уугаад амьдралаа сониогоод байгаа асуудал дээр жоохон хязгаар тавьж байгаа байх гэж ингэж найдаж байгаа. Гэхдээ архи сөнөөсөө архи одоо устж үгүй болоосоо архины үйлдвэрүүд архи бити хийгээсэй л гэдэг ийм зарчмал гол нь бариад байгаа. Энийг бол чөлөөтэй ярьж байгаа. За мэдээж эрг архи маш олон талын тарган хүн тал бүрийн өвчнөтэй гэж ярьдаг шиг архи уудах архины асуудалтай гэр бүл архи уусан эд эрхтэн мэдээж эрг гэмтэх нь ойлгомжтой. Би одоо анхны нэвтрүүлэгт хэлжсэн архичин хүн 24 г амны халбаар нэг архийг уухад элэг нь шингээж боловсруулах хүчин чадалтай түүнээс илүү уусан бүх архи хүний элгийг одоо хавдар үүсгэж үхлийн ийм өвчин тусгадаг гэдэг ийм статистик эрүүл мэндийн яамнаас гаргасан байдгийг. Тэгэхээр ер нь архи уудаг архичин хүн гэж хэнийг хэлэх үү 24 г архинаас илүү хэмжээтэй уусан бүх хүнийг архичин гэж хэлдэг. Вино бол 1 стакан вино уугаад элэг уусан бүх хүн архичин гэж хэлдэг. Би ч одоо архичин байлаа тийм ээ 10 жилийн өмнө бол би вино 1 битгий 2 3 стаканаар уучдаг. Архи бол 1 шилийг уучаа сохтохгүй байна гэдэг ингээд хөөрөөд идэг. Ийм бас л өвчтөй лээсэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо өвчтөй өөрийгөө хөөргөөд би архи тааж ийн би мундаг байна би архи уудаг чаддаг болчлоо архи уугаа сурчлаа гэж ингэж хөөрчээсэн энэ үеийг бол хүмүүс бас залуучууд бити давтаасаа энэ бол таны эрүүл мэндэд асар хохиролтой тийм ээ маш их мөнгийг өнөөдөр шинжилгээ онцлогоонд өгч байна. Маш их мөнгийг өнөөдөр ажил хийсэн хөлсөө урсгасан бүх бараг хөдөлж байгаад олсон бүх мөнгөө энэ архийг эмчлэх ходоод элэг дотоод цул эрхтнээ эмчлэхэд зориулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ мэдээж олж ирсэн мөнгөд архины эмчилгээнд зориулаад байгаа арт талынх нь эхнэр нь яах вүлээ? Юугаар амьдрах вүлээ? Хүүхэд нь яах вүлээ? Юугаар амьдрах вүлээ? Тийм ээ. Энэ бүх зүйл дээр манайхан дүгнэлт хийгээд ухаантай хөөрхөн тэгээ ийм ухаалаг ийм арт түмэн Чингисийн үрсад эмчин архийг ууж эрүүл мэндийн асуудлаа шийд хамаг мөнгөө зориулах асуудлыг эдийн засгийн хохирох асуудлыг таслан зогсоох байхаа гэж бодож байгаа. За тэгэхээр архи уусан айлын одоо айлд бол нэг ширхэг бүрэн бүтэн эд хогшил байдгүй. Архи уусан хүн чинь нөгөө эвдээд идэг, шидээд идэг, хаглаад идэг, гараараа цохиж нураагаад идэг байхгүй. Тэгэхээр ер нь архи уудаг их удаан хугацаагаар архинаас хамааралтай болсон айлд бол ер нь эд хогшил бараг байдгүй дөө. Энэ бидний эргэн тойрон байгаа амьгүй гэж үзээд байгаа эд хогшил чинь өөр нэгэн сүнстэй байдаг. Энэ сүнс нь мэдээ зайлна, сүнс нь гомдно. Тийм ээ архи уудаг хүний ховц мэдээж хэрэг үргэж шавхаагаар хөврөөгөөд үргэлж тасалж ураад тастаад ахад тэр ховц тогтох уу? Мэдээж тогтохгүй. Гэр нь зэвийсэн саарл өнгөтэй. Ямар ч тод өнгийн юм байхгүй. Ямар ч бүрэн бүтэн ширээ сандал байхгүй. Сандал байлаа гэхэд 3 хөлтэй ч юм уу, тийм ээ. Ширээ байлаа гэхэд давцсан унтсан ч юм уу. Тэгээ ийм одоо өрөвдөлтөө ийм одоо дүр зураг харагдана л да. Тэгээ тэрний хүүхдүүд нь ямар байх вэ? Ямар ч ийм хүүхэд гэсэн шинж байхгүй. Бүр 80 хүрээ зовлон гачланд олон жил нэрвэгдсэн, олон жил одоо хүнд өвчнөд нэрвэгдсэн ийм хүн шиг өдийхэн 13 настай 14 настай хүүхдүүдийн энэ нүднийх нь гал цог нь буураад тэг хизээл аав орж ирээд цохиод авах бол хизээл ээж орж ирээд тийм ээ аав ээж хоёр хэрэлдэж зоддоод ээж минь шүдийг цэм цогчих бол хизээл одоо эд хогшлоо хагалчих бол гэсэн юм үргэлжийн айцтай байснаас хүсэж мөрөөдөж чаддгүй мэрэгжлээ сонгож чаддгүй сурч чаддаггүй хэвийн хүүхдүүдтэй нийлж чаддаггүй дандаа л ийм зөрчилтөө ардаа ийм айцтай хүүхдүүд хоорондоо нийлчихсэн аав ээжгүй өн чи өрөөсөө хүүхдүүд хоорондоо нийлчээд ингээд зовлонгаа ярьж идэг олон цагаар ярьж идэг ийм дүр зургийг би мэднэ дүр зургийг тэгэхээр ерөнхийдөө хүн одоо өөрийн гэсэн амьдралын алтан одоо аз жаргал төрөгдөг хамгийн гол зүйл бол хүний эрүүл мэндийн асуудал байдаг учраас тийм ээ эрүүл мэндэ бодож архинаас татгалзаж гэр орноо зэвхий даасан энэ муухай байдлаас авраасаа энэ тал дээр хүмүүс одоо шууд үйлдэл хийж эхлэсэ. Шууд амлалт авч эхлэсэ их нэртэй. За амлалт аваад дандаа худлаа байдаг юм чинь одоо үнээс л хойш уухгүй гэж өдөр бүр 10 жил 20 жилээр бид амладаг шүү дээ. Тэрийгэ бид ярихгүйгээр үйл хэрэгээр үйлдэл хөдөлгөөнөөр 1 хоног 2 хоног өнөөдөр л уухгүй юмсан гэсэн ийм зарчмаар зөвхөн өнөөдөр энэ цаг мөчөөд яг одоо архи ороод ирлээ. За одоо л энийг уухгүй юмсан. За одоо л энийг асгах юмсан. Одоо л энийг ингээд хайчих юмсан гэдэг ийм сэтгэхгүйгээр яг л тэр цаг үед нь л тэмцэх гэдэг бол хамгийн үнэн байдаг. Өнгөрсөн худлаа, ирээдүй худлаа. Яг одоо л үнэн.
Яг одоо чи яг л одоо аялах чиний өмнө тавиад өгөхөд л чи тэрийг шууд асгаад яаж байгаа. Энийг уухлаараа би арслан бар шиг болоод чамааг би цохиж унгаа шүү дээ. Болох юм уу? Энэ зүйлийг тэр одоо арх өгöd байгаа хүнтэй хэлээд бас энэ сэтгэл зүйн хувьд нь бас ажиллагаа хийх хэрэгтэй гэж үзэж байна. Хөрөнгө санхүүгийн хувьд бол заавал дундаа хийхээс дургуутдаг ийм зах зээлийн нийгэмд бол тус тусдаа санхүүгээ барьдаг айлууд байдаг л да. Тийм байдаг л да. Тэгээ тэр бол нэх бурууч зүйл биш. Үнэхээр хоёр талдаа бодолтой, хоёр талдаа хүсэл мөрөөдөлтэй, зоригтой, арх тамхинд мөнгө өгдөг хүмүүс бол хоёр талдаа байрлуулаад дундаа хоёр талаасаа нийлүүлж том хөрөнгө босгох асуудлаа дундаа шийдэж болно. Яагад бол ялангуяа эмэгтэйчүүд их мөнгө олдог болчаад нөхрөөсөө дутахгүй, нөхрөөсөө илүү гарсан мөнгө олдог ийм болчиход байгаа нийгэм шүү дээ. Тийм учраас энэ тал дээр тусдаа санхүүгээ барьж агаад эвтэй найртай хамт авах юмнуудаа нийлүүлж авах хэрэгтэй. Минийх гэд бүр ингээд хямгатаад бүр ингээд тусгаарлаад авах юм бол амьдрал болохгүй шүү дээ. Тийм биз? Тийм учраас нөхөр нэг байр гэрлийнхаа мөнгөний төлчдөг, чи нэг талах тариа өдөр тутмынхаа хэрэгцээг хангачдаг. Нөхөр нэг машин аваад ирэхэд чи нэг зөрүүлээд нэг юм аваад ирдэг ч юм уу, телевиз авдаг ч юм уу, ямар нэг юм тийм ээ. Хоёр талаасаа нийлүүлээд ингээд зарцуулах нь зүйтэй байхаа. Ерөнхийдөө их хэн үрэлгэн биш хямгатаа өөрөөсөө харамлаж чаддаг хүн нь мөнгөө барих хэрэгтэй гэсэн зарчим явдаг. Тий. Жаахан үрэлгэн өнгөтэй өөдтэй гялцаал юм харахаар үрчих гээд байдаг хүн бол өөрийгөө мэдрээд нөгөө хүндээ мөнгөө бариулах хэрэгтэй. Нөгөө хүн одоо итгэлийн алдаад аав ээж рүүгээ өгсөн мөнгнөөс нь ингээд цувуулж уулаад нууцаар өгдөг л дөө. Тэр зүйлүүдийг аль болох хийхгүй. Миний юм, миний байшин, миний нөхөр, миний өмч хөрөнгө, миний хоол, би өөрийнхөө хүүхдийн хоолноос ийш тийшээ хомсолж яах гэдэг. Тэгээд тэргүү 5-10 жил ажил хийгээд чи чадaltaй болохоор нээлттэй байдлаар ээждээ тусалж болно. Нээлттэй байдлаар өнөөдөр харьцангуй ээж авчин залуу байна. Тийм учраас нээлттэй маягаар тусалж болно. Ер нь хөл дээрээ зогсоод хүний итгэлийг автвал ер нь нууж нааш чашаа өгөх асуудлыг жаахан тесвэрлэж зогсоогоод хоёулаа нийлээд тэр нөхрийнхөө эхнэрийнхээ итгэлийг авах асуудал дээр жаахан ажиллагаа хийх хэрэгтэй. Би олсон мөнгөө ээждээ өгөн чам тамаагүй гэдэг хүмүүс их байдаг л да. Чи манай аавын авч өгсөн байранд амьдарч байгаа юм чи миний ээж цалингаа хураалга гэдэг нөхөр их байдаг л да. Тэгээ энэ байж болохгүй. Энэ муухай хүний одоо тийм ээ байраараа барьцаалаад хүнийг хараат байдалд байлгаж байгаа юм уу? Энэ бол муухай хүний чанар гэж ойлгож байгаа. Тэгэхээр мэдээж хэрэг өрх гэрийн гэрээс гарсан бүх асуудлууд нөхрийн толгой дээр гэрийн доторх бүх асуудлууд эмэгтэй эхнэрийн толгой дээр байдаг ийм хөдөлмөрийн хуваартай тэнгэр эцэг гэж ярьдаг, газар ээж гэж ярьдаг гэрийн доторх бүхий л одоо хоол хүнс цуглуулах, эрүүл мэндийн шаардлага хангах, үр хүүхдэд өсгөж хүмүүжүүлэх бүх асуудал хүүхний толгой дээр байгаа. Тийм учраас гэрээс гараад нөхөр нь маш их мөнгө олж ирж байгаасаа эхнэртэй тушааж байгаасаа эхнэр нь маш ариг гамтай байдлаар түүнийг үр зарцуулаасаа тийм ээ. Магадгүй залуу хосууд эхний 1 сар 2 сар 3 сар 1 жилдээ эхнэр нь юусоо ойлгож өгөхгүй хүүхэд төрүүлээ зовлон одоо нойргүй хонж үсгээс төрүүлээд нөхөртөөгөө нийлж дарваад нөхөртөөгөө нийлж зугаа цэнгэл өгөөд нөхөртөөгөө нийлж хэрэгцээгүй хувцс хунарт зориулаад цаана өчнөө хэрэгцээ шаардлага хүлээгцээр байтал тийм ээ байр савны асуудал унаа тэрэгний асуудал орд ирний асуудал цагаан хэрэглийн асуудал тийм ээ гэр оронд шаардлагатай бүхий л төсөв санхүү байгаа. Энэ дээр бүсгүйчүүд гэрийн доторх тогтчуулах асуудал дээр илүү анхаарал тавиад нөхрийнхөө мөнгийг булааж өөрөөсөө харамлж жагаад өөрөө өмсөж зүхэж жоохон хойшин татаад илүү гоё юм өмсөж хүнд гоё харагдаж ахиж 2 дахь нөхөртөөгөө болохгүйгүй ахиж 3 дахь нөхөртөөгөө болохгүйгээс цааш нөхөр чинь чамаа гоё гэж хэлж явж өнөө зандаа жаахан ч гэсэн 3-4 жил өөрөөсөө жоохон харамлаад цэвэрхэн үзэмжтэй урагдаагүй хувцас өмсөд ингээд илүү дутуу авдаг мөнгөө жоохон хоримтлал хийгээд нөхөртөө үзүүлээсэ. Яг эхнэр хүн эзэгтэй хүн мөнгө гэдгээ баталж үзүүлээсэ гэж ингэж хүсэж байна. Тэгэхээр эмэгтэйчүүд тэртээ таны хайртай хороо ертөнцийн эрэгтэй хүний төлөөл танд ороод ирсэн байгаа юм чинь та илүү хүний нөхөрт гоё харагдах гэж илүү одоо хань ижлэг хүнд гоё харагдах гэж яваад ах хэрэггүй. Та өөрөөсөө жаахан харамлаад байгаа хэрэгцээний одоо 1-2 бай хувцас байж л байгаа шүү дээ. Тэр хувцасаа илүү олон мөнгө зориулна, илүү нөхөртөө цуг бүжиглэн шаудна гэж явахгүйгээр мөнгөний хямгадаж өгөх асуудал дээр нөхөр дээрээсээ нэр хүнд аваасаа нөхрийнхөө үн цэнийг хайрыг булаагаасаа гэж бодож байна. Эрэгтэй хүн болгон ер нь хямгата, нямба, цэгцтэй, журамтай эмэгтэй тайртай байдаг. Худлаа ярьдгүү тийм эмэгтэй тайртай байдаг. Тэгээ тэр хэдийгээр муу ир байсан ч гэсэн өөрийг хуурдаггүй, цэгцтэй, нямба, олсныг их олон болгодог эмэгтэйд үргэлж дурлж, хайрлж, үргэлж түнд амьдралаа өгч, сайхан хүүхэнтэй зугаалсан ч гэсэн тэр эхнэрээс өвхөн хөтлөөс салахгүй гэсэн ийм андгаа тангараг ярьж яхахыг би их олныг мэддэг. Тийм учраас залуучууд бол ер нь эхнэр хүний л одоо эмэгтэй хүний л их өөж үсэтгсэн, холыг харсан, илүү одоо нөхрөөсөө илүү сэтгэж бодсон энэ байдлаар гэр бүл өөдөө гарах өмч хөрөнгөтэй болох асуудал яригдана. Тэгээ магадгүй эрэгтэйчүүд физиологийн хувьд аваад үзсэн ч гэсэн эрэгтэй хүнээс эмэгтэйчүүд нь төрүүлээд тийм ээ биений өмнө ярьчдаг, төрүүлээд аюу хаан хөгждөг, төрүүлээд явж идэг шүү дээ. Тийм учраас эмэгтэйчүүд яг төрүүлээд хийж идэг, төрүүлээд их ноён нуруу заадаг гэдэг ийм гайхалтай хүүсээ яг баталгаажуулж харуулах хэрэгтэй.
Тэгэхээр манай үзэгчид энэ удаагийн нэвтрүүлгийг үзээд ерөнхийдөө эдийн засгийн асуудал ямар хор хөнөөлтөй вэ? Архины асуудал тийм ээ. Эдийн засгийг чинь яаж одоо сөхрүүлдэг, яаж одоо амьд хүнийг амьгүй юм шиг болгодог, яаж амьдрал арай хийж одоо эхлүүлж исэн сайхан амьдралыг чи яаж буснуулж энэ арх гэдэг хорт хэдэ хайдгийг бас чагнаад нэгийг бодоод хоёрыг дотроо санаад тэгээ гурван үйлдэл илүү үйлдэл хийж үзүүлээсэ. Тэгээ хань ижил нь бүгдээрээ баярлсан хөөрсөн амьдралын гэрэлгээ эрчим хүчийг авсан хайраар бие бинийгээ бэлхаасан хайраар одоо цатгсан ийм сайхан харилцааг хийж үзүүлээсэ. Хамгийн гол нь эрүүл саруул ухаанд тийм ээ бүхэл амжилт аз жаргал оршдог юм аа. Тийм учраас эрүүл толгоогоор эрүүл ухаанаар энэ амьдралыг цэцгэлүүлж явъя гэсэн эрүүлийг хэлээд энэ удаагийн нэвтрүүлгийг жаргая. Дараагийн одоо 7 хоногийн яг энэ цагтаа бүгдээрээ энэ архийг тойрсон гэр бүлийн асуудлын бас нэг сэдв хүрээний дор ярья. Баяр та үзэгчдээ.